Эрхэм үзэгч та бүгдийнхээ амрыг айлтгая. Эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас зэвсэг түвшний ерөнхий командлагч салбарын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалах салбар Монголын барилгын үндэсний ассоциацтай хамтарч ажиллана. Зэвсэг түвшний холбоочдын тусгай тактикийн хээрийн сургалт боллоо. Цэргийн дүрмт хувцсны хэрэглээний талаарх сурвалжлага болон бусад цаг үеийн үйл явдлын мэдээлэл түүнчлэн Монгол цэргийн түүх болон хүлээн авч үзээрэй. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Батулга, Батлан хамгаалахын сайд Сайханбаяр, зэвсэг түвшний жинжин штабын дарга Хушууч генерал Ганзэрэг нарыг хүлээн авч уулзаж үүрэг чиглэл өглөө. Батлан хамгаалах салбарт хүний эрх зөрчигдсөн асуудал гарсантай холбоотойгоор зэвсэг түвшний ерөнхий командлагч Батулга салбарын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Ийм асуудал дахин гаргахгүй байхад ямар ажил арга хэмжээ авахар төлөвлөж байгаа талаар мэдээлэл сонсож үүрэг чиглэл өгсөн юм. Цэргийн албаны зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор цэргийн ангиудыг камержуулах, зэвсэг түвшний удирдах бүрэлдэхүүн, офицеруудын мэдлэг чадвар, ёс зүйн төвшин тогтоох үзлэг, шалгалт, сайдын дэргэдэх иргэний зөвлөлийг анги салбаруудад байгуулах, удирдамж, зөвлөмжөөр хангах зэрэг арга хэмжээг нэгэн тэргуунд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулж, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хүний эрхийн үндэсний комиссийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Батлан хамгаалахын болон Монголын барилгын үндэсний ассоциац хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Монгол улс сүүлийн жилүүдэд улс орны эдийн засгийн хөгжилд чухал үр гүйцэтгэх төмөр зам, авто зам, газрын тосны үйлдвэр зэрэг стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг дотоодын ажлах хүчний оролцоотойгоор барьж байгуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа билээ. Дээрх стратегийн бүтээн байгуулалтад зэвсэг түвшний барилга инженерийн цэргийн анги салбарууд идэвхтэй оролцож, төр засгаас даалгасан үүргийг богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байгаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар төр, хувийн хвшлийн түншлэлийн бодлого, хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн гадаад, дотоод арга хэмжээ, хамтын ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох, зэвсэг түвшний барилга инженерийн цэргийг барилга, замгүйр, төмөр зам зэрэг стратегийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм а. Энэ удаагийн хамтар ажиллах санамж бичгийн онцлог нь бол манай барилгын салбар бүтээн байгуулагч нар маань бол цэвэр хувийн хвшил дээр тогтож бизнесийн үйл ажиллагаа маань явуулдаг. Өнөөдөр бол хувийн хвшлөө бүтээн байгуулагч нар маань төртөөгөө хамтарч ажиллах боломж олцоо бүрдэж байгаараа онцлогтой. Хувийн хвшлүүдийн өргөн боломжийг хувийн хвшилд хэрэгжүүлж байгаа шинэ технологи, шинэ санаануудыг салбарынхаа энэ бүтээн байгуулалтын нэгжид бас авч хэрэгжүүлэх, харилцан туршлах солилцох томоохон ач холбогдолтой ийм үйл явдал болж байгаа. Энэ бол Монгол Улсын Батлан хамгаалах яам, барилгын үндэсний ассоциацийн хүрээнд ер нь хувийн хвшлийнхэнтэй байгуулж байгаа сайн жишг анхны гэрээ болж байгаа юм а. Санамж бичгийн хүрээнд мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан сургалтыг зохион байгуулах, орчин нөхцөлийг бүрдүүлэх, офицер ахлагч, албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцчлуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Мөн хөдөө орон нутагт байрлах цэргийн анги салбарын барилга инженерийн дэд бүтцийг сайжруулах, эрчим хүчийг хэмнэх, алдагдлыг бууруулах, дулааны үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль дээлтэй сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, оновчтой үр ашигтай шийдэл гаргах, саарл усыг дахин ашиглах, ногоон технологиг нэвтрүүлэх замаар хүний цэнгэг усны хэрэглээ хэмнэх, ундрагыг нь тэтгэх зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсан байна. Дэлхийн эмч нарын холбооноос 3 дугаар сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд ч тус өдрийг 1990 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж ирсэн байна. Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан хос тангарахтай цэргийн эмч нарын үр гүйцэтгэлийг энэ цагт тодтогё. 1921 оны 8 дугаар сарын 15-нд Жанжин Сүхбаатарын санаачлагаар өвчтэй хүнийг эмчлэх хороо нэртэйгээр цэргийн эмнэлгийн анхны нэгж байгуулагдан цэрэг ард иргэдийг ангаах үйлчилгээг үн төлбөргүйгээр үзүүлж эхэлснээр Монгол оронд орчин үеийн өрн дахны ангаах ухаан хөгжих үндэс суурь болжээ. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд нэр төртөө зүтгэж байгаа цэргийн төвөмлөг гал голомтоо бадраасан 100 жилийн хөгжлийн түүхэндээ хоёр танд оролцож Хилийн чандад нэгдсэн үндэсний байгууллагын ажилтнууд энхийг сахиулагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах үүргийг нэр төртөө гүйцэтгэсэн юм.
Монгол Улсын хэмжээнд төв эмнэлгийн статустай үйл ажиллагаагаа явуулдаг 4 том эмнэлгийн нэг болох Цэргийн төв эмнэлэг нь 6 клиник, 22 тасаг нэгж, поликлиникийн 24 кабинеттайгаар Батлан хамгаалалт салбар, зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүн, чөлөөнд байгаа ахмадууд, цэргийн алба хаагчдын гэр бүл, Баянзүрх, Багангаа дүүргийн иргэдэд эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн үндсэн эмчилгээ үйлчилгээгээ түр хязгаарлаж, цар тахлын голомтод COVID-19 халдвар авсан иргэдийг эмчлэн суйлж байна. Монголд орчин цагийн Европ маягийн эмнэлгийг бий болгоход бол Монголын цэцлүүчин хамгийн их үүрэг оролцоотой анхдагч нь. Яг тэгэхээр 1921 оны 3 сарын 18-нд хяактагт чөлөөлөх тулдаанд Монголд хамгийн анх удаа Европ маягийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Оросын зөвлөлтийн улаан армийн эмч Унгар гаралтай Андор Орднати гэдэг эмч үзүүлсэн байдیں۔ За тэрээр тулдааны үеж харагдсан зэргүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж исэн. За энэ хүн бол Унгар хүн. За Унгарийн Будапешт их сургуулийн хүн эмнэлгийн сургуулийг төгссөн. Тийм ангаа ухааны тийм доктор эрдэмтэн байгаа. За тэр хүн маань дэлхийн нэгдүгээр дайны үед хаант Оросын айрамд ослогдож улмаар Сибирь цөлөгдсөн багтаа зөвлөлт орж улаан айрамд хэлсэн орчд эмнэлгийн тусламж үзүүлж исэн. За улмаар хяактагч чөлөөлөх тулдааны өмнө хүн манай ардын журам зэргийн Жанжинсбаатарын өсөлтөөр ардын журам зэрэг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байдаг. За улмаар энэ мань өргөдөж явсаар хагаад зөвхөн дан цэрэг гэлтгүүгээр за нийт Монгол улсын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага эхлэл болсон байдаг. Монгол улсад цар тахал зөөвөрлөгдөж ирсэн 2020 оны 2 дугаар сараас 11 дугаар сар хүртэлх хугацаанд Цэргийн төв эмнэлэг 1500 гаруй иргэнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ажиглалт, тандалт, хяналт, тусгаарлалтад авсан бол COVID-19 халдвар дотоодод даргасан 2020 оны 11 дугаар сараас өнөөдрийн хүртэлх хугацаанд халдвар авсан нийтдээ 1413 иргэдээс 1200 гаруй иргэнийг эмчлэн суйлсан байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт халдвар авсан 274 иргэдэд эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Ер нь бол эмчлэгдэж буй хүний тоо тэдгээрийн хүн түнгэн байдлаас за мөн бусад өмнөө тавигдсан зорилтоос шалтгаалаад нийтдээ 4-өөс 12 хүний бүрэлдэхүүнтэй 20 гаруй багууд 4 ээлжинд хуваагдсан ажиллаж байгаамаа. За өнөөдрийн байдлаар бол нэг удаагийн ээлжиндээ нийтдээ 70-аас 90 эмнэлгийн ажилтан 14-өөс 21 хоногийн хугацаагаар үүрэг гүйцэтгэж байна. За үүнээс гадна ер нь бол COVID-19-ийн халдвар маш хурдтайгаар нэмэгдэж байгаатай холбогдуулан бид 120 орыг нэмж дэлгээд өвчтөн хүлээн авч байгаагаас гадна улс орны бүх нийтийн дархлаажуулалтын болон эмнэлгийн тусламж үйлчилгээний зориултын 10 бүлгийг томилгоожуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Өвчтний эрүүлж хийх хүссэн итгэл, өвчтнөө зөв оншилж эдгэн ангаая гэсэн хүчин чармаалт Цэргийн төв эмнэлэгт 100 жилийн турш тасралтгүйгээр өрнсөн үйл явц. Хойшидч энэ ажиллагаа үйл тасарна Цэргийн төв эмнэлгийн хос тангарахтай цэргийн эмч нартаа олон улсын эмч нарын өдрийн мэндийг нийт үзэгчдийнхээ өмнөөс хүргэе. Эдгэн ангаагдсан хүн бүрийн эрүүл бий та бүгдийн цаг наргүй хүч хөдөлмөрийн үр шим юм аа. Зэвсэгт хүчний холбоочдын тусгай тактикийн хээрийн сургууль төлөвлөгөөний дагуу өнгөрөх 7 хоног зохион байгуулагдлаа. Сургуулийн үеэр үүрэг гүйцэтгэх үеийн холбоо зохион байгуулалтад тоон радио релэний холбоог анх удаа бодит байдал дээр туршиж ашиглалтад орууллаа. Энэ удаагийн хээрийн сургуулиар Зэвсэгт хүчний тэг 13 дугаар ангийн туршил судалгааны төвийн хамт олон зохион бүтээсэн цэргийн бүлэглэл, объект, районны ойролцоо нислэг үлдэж байгаа гадны дроныг илрүүлэх, түүний үйл ажиллагаанд саад учруулах, дрон ашиглан үлдэж болзошгүй халдлагыг тасалдуулах зорилгоор бүтээсэн төхөөрөмжөө амжилттай туршлаа. Түүнчлэн цэргийн холбооны эртний төрөл болох зарлах шуудан холбоонд дроныг ашиглах үйлчилгээг нэвтрүүлж, зэвсэгт хүчний ангиудад дрон шуудан илгээх боломжуудад үнэлгээ өгсөн юм. Тус сургуулийг 3 үе шаттайгаар оператив байлдааны ажиллагаанд холбооны хангалтыг зохион байгуулах гэсэн сэдвээр зохион байгуулж явуулсан байна. За энэ ажлын хүрээнд бол үндсэндээ хээрийн холбооны захиргаануудыг хээр гарган ажилуулах, за гарган ажилуулахын зэрэгцээ оротын байлдааны болгохтой тактикийн хээрийн сургуулийг энэ сургуультай хослуулан явуулах
ийм онцлогтой сургууль байсан. Ороотын байдлын уулзалтаа тактикийн сургуулийг тусгай тактикийн сургуультай хамтран явуулснаар холбооны хээрийн зангилгааг гадны хадлагаас сэргийлэх, өөрийгөө хамгаалахад одоо энэ сургуулийн одоо утга нь оршиж байгаа. Энэхүү хээрийн сургуульд зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төв, тусгай хүчний сургалтын төв, зэвсэг түвшний тэг 13 дугаар ангийн сургалтын төв, зэвсэг түвшний хонхрын район дахь нэвтрүүлэх төвүүдийг түшиглэн харьяа нэгтгэл анги салбарууд болон зэвсэг түвшний шуурхай бүлгийн холбооны хээрийн 4 зангилгааны бие бүрэлдэхүүн оролцсон юм. Ийхүү тусгай тактикийн хээрийн сургуулийн төгсгөлд холбооны ангиуд ротын балдааны буудлагтай хээрийн сургуулийг анхудаа зохион байгуулж, офицер, ахлагч, гэрээт болон хугацаа цэргийн албаагчдын бүрэлдэхүүнтэй холимог рот оролцуулж, буудлагыг амжилттай зохион байгууллаа. Цэргийн албаагч бүр цэргийн дүрмд хувцас цол ялгах тэмдгийг журам зааврын дагуу зүй эдлэж хэрэглэх үүрэгтэй. Түүнд холбогдох албаныхан хууль эрхцэн хүрээнд хяналт тавьдаг. Гэсэн хэдий ч цэргийн дүрмд хувцсыг дүрмийн бусаар өмсөж хэрэглэх тохиолдолд буурахгүй байсаар л байна. Иймээс цэргийн дүрмд хувцсны хууль тогтоомжийг боловсронгүй болгох ажлуудыг зэвсэг түвшний жанжийн штаб холбогдох албаны хүмүүс зохион байгуулан ажиллаж байна. Цэргийн албаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-1-ийн 3 дахь заалтад цэргийн албаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрмд хувцас, техник материал хэрэгсэл, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдана гэж заасны дагуу цэргийн дүрмд хувцас хэрэгслийг нормын дагуу олгодог. Зэвсэг түвшний жанжийн штабын даргын тушаалаар 2019 онд батлагдсан цэргийн дүрмд хувцас өмсөх дүрмийн 1-р зүйлийн 1-2 дахь хэсэгт Монгол улсын зэвсэг түвшин эдийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаа цэргийн албаагчид Монгол улсын ерөнхий легчийн зарилгаар баталсан загварын цэргийн дүрмд хувцсыг өмсөж, цол ялгах тэмдгийг дүрмд заасны дагуу хэрэглэнэ гэж тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл хууль эрх зүй зарлиг тогтоолоор цэргийн дүрмд хувцсан цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа генерал, офицер, ахлагч, сонсогч, төрүүч, байлдагчид л хамаатай юм. Мөн цэргийн дүрмд хувцас цол ялгах тэмдгийг энгийн иргэд ашигласан тохиолдолд түүнийг хураан авч зөрчлийн тухай хуульд заасны дагуу 501-жээр торгох заалттай. Тэгэхээр энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд бид нэр цэргийн дүрмд хувцас өмсөх дүрмийг одоо шинчлээд хууль зүйн хамт бүртгүүлэх юм. Бүртгүүлэхийн тулд бид нэр цэргийн байгууллагуудаа, төрийн цэргийн байгууллагуудаас болон хүчний байгууллагуудаас бүгднгээс санал авчихсан байгаа. За мөн жанжийн штабын веб хуудсан дээр цэргийн хувцас өмсөх дүрмээ тавиад одоо цэргийн албаагчдаас болон иргэдээс санал авсан байгаа. Тэгэхээр энийг одоо саналаа тусгаад ийм саналуудыг тусгаад тэгээд ийм өөрчлөлтөө санал ирлээ гэдгийг тусгаад одоо жанжийн штабын дараагаар батлуулсныхаа дараа хууль зүйн хамрын явуулаа бүртгүүлчихээр саяын энэ нөгөө зөрчлийн тухай хуулиар цагдаагийнх нөгөө зөрчлийн тухай хуулиар торгох үндэс маань бүрдэх юм байна. Цэргийн дүрмд хувцас гэдэг нь цэргийн жинхэнэ албаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, цэргийн анги байгууллагын цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хувцаслалт гадаад үзмжийг жигдрүүлэхийн тулд батлагдсан төрөл загвар эдлэгээний хугацаа, хангалтын нормоор хүн нэг бүрт олгогддог хувцас хэрэглэлийг хэлнэ. Зэвсэг түвшний жанжийн штабын даргын тушаалаар цэргийн дүрмд хувцас өмсөх дүрмд өөрчлөлт оруулах 1-р шалтгаан нь цэргийн дүрмд хувцсыг өмсөж идэх хэрэггүй хүмүүс буюу төрийн зарим албаагч иргэд өмсөж байгаатай холбогдуулаад хязгаарлалт хийх зорилготой юм. Цэргийн албаагчаас бус төрийн албаагч иргэд нь дайрчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд л хамаарна. Тэд зөвхөн цэргийн сургалт, дайрчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрмд хувцсыг өмснө гэдгийг цэргийн албаны тухай хуульд тодорхой заасан байдаг. Дайрчилгаатай сургууль, цэргийн сургалт бэлтгэлээс бусад үед өмсөх эрхгүй гэсэн үг юм. Цэргийн албаагчдын хувцас хэрэглэлийг дүрмийн дагуу зөв өмсөх асуудал дээр манай зэвсэг түвшний нэгтгэл анги байгууллагын бүх шатны удирдлага, штаб бол хяналт тавьж түүнийг хэрэгжүүлэх ийм үндсэн чиг үүрэгтэй. Цэргийн дүрмд хувцас нь 1992 оноос хойш нийт 6 удаа шинжлэгдсэн байна. 1992 онд шинээлийг сольж гадуур хувцсыг болтой болгосон бол 1998 оноос эрийн хувцас, өдөр тутмын ногоон хувцас, завхин дээл, хагас дөрүүтэй гутал цэргийг цэргийн албаагчдын хангалтаар олгож эхэлсэн байдаг.
2011 онд одоогийн дижитал эрийн хувцас 2017-2019 онуудад өнгө загварын болон тодорхой деталь хэсгүүдэд өөрчлөлт оруулж хээрийн өвлийн хүрэн болон хээрийн хувцасны мөрдөсийг цээж хэсэгт байрлуулсан зэрэг өөрчлөлтүүдийг хийсэн юм. Цэргийн дүрмт хувцсыг хэн дүрмийн дагуу өмснө тэр л хамгийн зөв харагдана. Түүнээс цэргийн дүрмт хувцас нь гангараа гоёл биш юм. Харин дүрмт хувцсыг өмсөх хэрэггүй энгийн иргэд өмссөн үед тавих хяналтыг зэвсэг түвшний цэргийн цагдаагийн алба хэрэгжүүлнэ. Үүний тулд эргэцэн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа юм. Би бол Монгол цэрэг. Би Монгол улсын иргэдэд үйлчлдэг. Би цэргийн хүн. Би үргэлж тулааны талбарт эхэндэн зогсно. Би хизээч хүнээс татгалзахгүй. Би хизээч шархсан нөхдөө орхихгүй. Би барьсан зэвсэг техниктэй үргэлж эзэн байх болно. Би эх орондоо хадсан дайсны эсрэг зогсоход хизээд би бол эх орныхоо хамгаалагч, инхийг сахиулагч. Би бол Монгол цэрэг. Батлан хамгаалахын сайд Сайханбаяр улсын хурлын гишүүн Монгол Катарын парламентын бүлэгмийн дарга Үнэр Болор болон улсын хурлын гишүүн Дорж Ханд нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Катар хоёр орон олон улсын терроризмын эсрэг тэмцээлд идэвхтэй оролцож, аюулгүй байдал хүндрэлтний нийтлэг эрх ашигын төлөө үйл хэрэгт эв санаа нэгтэй байдаг. Хоёр орны батлан хамгаалалт салбарын харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжих хандлагатай байгаатай холбогдуулж, энэ удаагийн уулзалтаар салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, цаашдын харилцаа, инхийг дэмжих тусгай хүчний болон байгалийн гамшигтай тэмцэх ажиллагаа, цэргийн алба хаагчдыг сургах чиглэлээр улам илүү идэвхтэй хамтран ажиллагаа энэ үеэр онцоллоо. Монгол улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Сайханбаяр сонин редакцийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Тус редакцийг 97 жилийн түүхтэй Соём сонин, 25 жилийн түүхтэй дуулга студийн уран бүтээлчид бүрдүүлдэг бөгөөд өнгөрөх оны сүүлчээр тус хоёр байгууллага удирдлага зохион байгуулалтын хувьд нэгдэж төрийн батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилт, зэвсэг түвшний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, Монгол улсын иргэд хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг сурталчлахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ үеэр сайд уран бүтээлийн чанар, нийтлэлийн бодлогоо оновчтой тодорхойлон нэвтрүүлэг, нийтлэлийн агуулга, чанар, мэдээллийн хурдан шуурхай байдал, тодорхой ахиц дэвшил гаргаж байгаад талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ. Түүнчлэн цаашид үйл ажиллагаа уран бүтээлийн амжилтаа улам ахиулж ажиллахын зэрэгцээ батлан хамгаалалт салбарын болон зэвсэг түвшний анги нэгтгэлийн үйл ажиллагааны гүнд орон ажиллаж, альва дутагдал, доголдол, шудраг бус байдлыг ил тод шударгаар шүүмжлэн гаргаж, салбарынхаа хөгжил дэвшилд үнний дуу хоолой болон бодит дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо. Батлан хамгаалахын сайд Сайханбаяр салбарт байгаа альва зөрчил дутагдал, ёс зүйгүй, хариуцлагагүй байдалтай тэмцэж, холбогдох арга хэмжээг шуурхааван ажиллаж ирсэн. Цаашид ч энэ талаар илүү өргөн хүрээтэй далайцтай ажиллах шаардлага тулгамдж байгаа цаг үед энэхүү ажилд сэтгүүлчид уран бүтээлчдийг манлайлан оролцох учиртайг онцоллоо. Монгол хүн сансарт нисний болон сансрын хамтарсан нислэг үйлдэлсний 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд орчин үеийн сансар судлалын ололт амжилтыг сурчлан таниулахад чиглэсэн хүн их дэлхий сансрын удам үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа боллоо. Энэ үеэр Монгол Оросын харилцааг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулан, ойн хүрээнд төлөвлөгдсөн арга хэмжээг хамтран зохион байгуулж ажилласан зарим байгууллага хувь хүмүүст талархал илэрхийлж шагнал гардуулсан юм а. Орос Албаны улсын гадаад хэргийн яамны талархлын жуух бичгээр Монгол цэргийн музейг, түүнчлэн тус музейн захирал Хурандаа Ганзөргийг Орос Албаны улсын ерөнхийлөгчийн зарилгаар агуу их ялтын 75 жилийн ойн дурсгалын медалаар шагнасныг Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал Базархандеев амгалан Ренчинович гардуулан өглөө. Цэргийн гавьяаны улаан түүгийн одон зэвсэг түвшний тэг 89-р ангийн түүх 100 жилийн ой 2022 онд дохионо. Тус анги нь түүхтэй байгаа хүүхдэн олон төрлийн ажил арга хэмжээг шат дараатаагаар зохион байгуулан ажиллаж байна. Түүний нэг нь зэвсэг түвшний Жанжин штабын даргын өгсөн үүргийн дагуу байлдааны бодлоготой тактикийн хээрийн сургуулийг анх удаага зэвсэг түвшний 311-р ангийн харьяа Хужир буландах засвар хангалтын төвийн буудлахын талбайд зохион байгууллаа. Хээрийн сургуулийн тодорхой сэдвийн хүрээнд хоёр үе шаттайгаар явагдсан юм.
Зэвсэгт хүчний 50 цагт гүйцэтгэх үндсэн үүрэгт өдөр тутмын сургалт бэлтгэл, байлдааны бодлоготой тактикийн хээрийн сургууль зэрэг багтдаг юм а. Тэмч учраас үндсэн үүргийнхээ хүрээнд 2021 онд сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажил арга хэмжээ, бэлэн байдлын талаарх шалгалтыг цаг тухай бүртэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Ангийн нийт бүрэлдэхүүнч аюулгүй ажиллагааны дүрм заавар болон 20 цэрийн дэглэмийг чанд мөрдөж, техникийн бэлэн байдлыг ханган идэвх санаачлагтай оролцжээ. Хүндээ эх орноос илүү үнцэнтэй юм гэж юу байх вүлээ? Хайрах чулуунд хүртэл торгон элс шиг санагддаг эх орн минь та. Энхчингийн наран дор мөнхчин мандах болтугай. Халуу жанжин жамингийн лав сүрэн. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Өнөөдрийн Монгол цэргийн түүхийн болон маань төмөр зэвсгийн үеийн төмрийн үеийн түүхийн талаар өгүүлэх. Бид өмнөх дугаартаа чулуун зэвсэг болон хөрлөн үеийн тухай ярьсан бол одоо энэ удаа төмөр зэвсгийн үеийн тухай ярих болно. За хүн төрөлхтний түүхэнд бас нэг гарсан асар том дэвшил болоод төмрийн үе байгаа. За хүн төрөлхтөд самсруу байдлаар энэ төмрийн хөдрийг нээж олж бүхэл одоо хөвнөрийн бага зэвсэг болон багаж олон за цэргийн зэр зэвсгээ хийж гисэн байгаа. Төмрийн одоо энэ түрүү үе маань яг л одоо хөрөл зэвсгийн үе шиг одоо төрөл бүрийн зэвсэг за хөдөлгөөний багажаа хийсэн ялангуяа одоо хүн төрөлхтний ахуй амьдрал орон байлдах одоо байлдааны зэвсэгт бол төмөр маш их асар том чухал үүрэг үүсгэсэн байна. За төмрийн хэрэглээ бол одоо тэр үеэс эхлээ өнөөдөр хүртэл одоо хамгийн чухал стратегийн одоо гол эд байсаар ирсэн. За тийм ч учраас одоо Монгол улсад амьдарч ирсэн эртний одоо овог аймагуд маань төмрөө одоо төрөл бүрийн багаж зэвсэг хийхийн хэрээр за энэ төмрийг эзэмшхийн төлөөх бас аян тайнууд бас маш ихээр явах болсон. За энэ бол одоо Монгол улсад амьдарч ирсэн эртний өдгөөс одоо нийтийн талын өмнөх одоо өдгөөс 3000 жилийн тэртээ хүмүүс бол энэ төмрийг одоо маш ихээр одоо ингэж олборж ирсэн эд элгийн зүйлс их олдог. Ялангуяа энэ анжилсны ир, за мөн сумны зэв, за мөн төрөл бүрийн хутаг, за мөн төрөл бүрийн одоо дугуйт тэрэгний гол гэх мэтээр одоо маш олон төмрийн зүйлс олддог ба. За ингээд зөвхөн одоо төмрийг одоо хөндөрлөлтийн хөдрийг нээж олоод за түүнийгээ дагаад бас нөгөө хөрлийн үеийн шиг одоо маш том одоо төмөр хайлуулах технологи бий болгосон. Ялангуяа одоо төмөр хайлуулахын тулд өндөр салхитай өдөр одоо уулын орой дээр гарч за байнга салхитай уулын орой дээр эсвэл нэг толгой орой дээр гарч одоо төмрийн салхины эсрэг одоо 100-аа байрлуулж за мөн салхины дагавд салхиар хөөргөх аргаар төмрийг хайлуулж за төрөл бүрийн одоо зэвсгээсэн. За төмөр маань өөрөө хөрлөгийг бол маш бат бөх чанартай. Замун уян хатан тийм чанартайсэн. Тийм ч учраас одоо төмөр маань өөрөө хөрлөө үеийг халж ингэж нэгснэ маш том одоо дэвшил болж ирсэн байнамаа. Хүрэл зэвсгийн дараа хүмүүс хоол хүнсээ чанаж бэлтгэж эхэлсэн хүн төрөлхтний түүхэн нэг үеийг археологийн шинжлэх ухааны нэр томьёогоор төмөр зэвсгийн үе гэж нэрлэдэг. Төмөр зэвсгийн үед хүмүүс өөрийн багаж зэр зэвсгийг төмрөөр үйлддэг болсон нь хүний хөгжил түүний нийгмийн түүхэнд үйлдвэрлэл аж ахуйн хувьд том дэвшил болсон юм. Кристиан Томсон төмөр зэвсгийн үеийг хүн төрөлхтний хувьд манай эртний өмнөх 1200, манай эртний 700 онуудад болсон зарчмын хувьд дотор нь 3 үед хувааж авч үзсэн байдаг. Монгол нутагт оршин сууж байсан овг аймагуд манай эртний өмнөх 7-оос 3 дугаар зууны үед төмөр зэвсгийн түрүү үеийг дамжин туулсан юм. Төмөр зэвсгийн түрүү үеийн хөөнэгдлийн нийгмийн төгсгөлийн шат төдийгүй тэр үед хүмүүс төмрийн хөдрийг хайлуулах аргыг эзэмшиж төмрөөр хөдөлмөрийн багаж байлдааны зэр зэвсэг үйлдвэрлэх болжээ. Төмрөөр хийсэн багаж зэвсэг хүрлээс илүү батбөх, хурц уян харвихаа чанартай бөгөөд төмрийг давтаж болдог зэрэг олон давуу чанартай төдийгүй хөдөр нь зэсийнхээс элбэг тархсан байж
Төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн өөрчлөлтүүд нь хүн байгалыг эзэмших боломжийг ихээхэн өргөсгөжээ. Тухайлбал газар тариалангийн хөгжил бүхий л талаараа сайжрах боломжтой болж, гар урлал, нэн ялангуяа төмрийн дарах, зэр зэвсгийн хөгжил ихэд түргэссэн бөгөөд гэр сууц болон тэрэг, чарга, зэрэг тээврийн хэрэгсэл, янз бүрийн модон эдлийг хийх ажил ихээхэн боловсрчээ. Монгол орны түрүү үеийн өрмөц цогцлбор дурсгал болон Увс аймгийн Чандман-уулын булшим. Чандман-уулнаа дүнсэн бунхантай шорон булш, жижиг чулуун хайрцаган булшинд хүмүүсийг олноор нь оршуулахдаа тэдний эдэлж хэрэглэж байсан утга жинжаа, байлдааны алах, нумсум, шаварваар, гоёл чимэглэлийн зүйлс зэргийг дагалдуулан тавьсан байдаг. Төмрийн түрүү үед холбогдох өөр нэг дурсгал бол хадны сэлмэл зураг юм. Аранга аймгийн Чулуутгол, Хөрөөгийн үзүр, Булган аймгийн Баруумга, Орхонгол, Өвгөнд, Үүдэнт, Увс аймгийн Хандгайд, Баруун зүүн Дунд турга, Ховд аймгийн Үзүүр хөх хад, Онгогийн гол, Хөшөөд Ямаан ус, Баян хонгор аймгийн Булгад, Бичигт, Хойволтой аймгийн Цагаан гол зэрэг олон газрын хаднаас амьтдыг бодит байдлаар болон амьтны загварт урлагийн барилаар дүрсэлсэн олон зураг өнөө хүртэл хадгалагдсан байна. Төмрийн түрүү үетэй дагаад энэ төмрийг улам боловсронгуй болгох мөн түүний атомын бүтцийг сайжруулах талаар маш олон зүйлсийг хүндрэлтээ хийж ирсэн байдаг. Ялангуяа энэ төмрийг давстаа улаасгаж давтах, за мөн давстаа усанд хийж хатаах гэх зэргээр маш том нэг өсний технологийн дэвшлийг үзүүлсэн байт юм аа. За та бүхэн энэ төмрийн түрүү үетэй холбоотой эд бүлгийн зүйлсийг үзээгүүл аймаг орон нутгийн судлах музей, за Монгол цэргийн музей, за мэдээж Монгол үндэсний түүхийн музейгээр орж сонирх боломжтой байгаамаа. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Бид дараагийн дугаараа Монголын эртний төр тусуудын нэг Хөнөө гүрний түүхийн талаар бүрэн өгүүлэх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Эх орны төлөө нэвтрүүлгийн 7 хоногийн дугаар энэ хүрээ өндөрлөж байна. Анхаарал хандуулж бидэнтэй хамт байсан үзэгч танд баярлалаа.